За би нэг эмэгтэй постыг чирж авчирлаа. Тэгээ үүнийг бас уншиж хуваалцах гэж бодож байна. Энэ нэлээд одоо тийм үндэслэлтэй, үнэнд маш ойрхон ийм одоо дүгнэлт байна гэж би ойлгож байгаа. За мэдээж үүсээд байгаа одоо Баян хуулийн аймагт төр оршин сууж байгаа одоо казак иргэдийн одоо асуудал. За Монгол улсын Баян хуулийн аймаг казак иргэдийн асуудал маш ноцтой. Тулгамдсан биш бүр оройтсон асуудал. Нэг хүн дэмий асуудал. Дэмий бишээ. Энэ чинь хамгийн чухал Монголын газар нутаг аюулгүй байдал, гадны дайралт, үзэл сурталаас хамгаалж буй чухал сэдв юм а. За ингээд оюу толгой маш чухал, энийг одоо орхиж болохгүй. Гэхдээ оюу толгой бол хил дотор тэнд эдийн засгийн маргаа өрнөж байна. Харин казакууд бол Монгол улсын газар нутаг тусгаар тогтнол, Монгол улсын 316 уул усны асуудал, 100 мянган иргэний асуудал, түүхийн асуудал илүү том зүйл юм а. Энд нэг казакуудын сэтгэлгээ хандлага нэмж хэлмээр юм байна. Саяны хэдэн өдөр байр байдлыг ажаад байхад казакуудад нэг хуурамч худлаа хандлага байна. Бүгд нийтлэг өөрсдийгөө өмөрсөн цөөнхийг хавчлаа, гадуурхлаа гэж хохирчдын дүр тоглосон зарим монголчууд юугаач ойлгоогүй байж газар нутаг, уул ус, хүн ам аюулгүй байдлын асуудал хувийн үзлээр хандаж байна гэж. За ийм үзэгдэл шууд сэтгэлгээ саяны казак Баян хуулийн аймгийн асуудал дээр маш хүчтэй тод илэрлээ гэж. За өөрөн Монгол сургуульд монгол хэлний хэрэглээ багасж бөөн шууган болсон. За Украины бандерууд Луганск, Донецк мужуудад орос хэлийг хориглож ортодокс шашныг хааж боож түүнээс дайн гарч байна. За зарим улс үндэстэнд үнэхээр цөөнхийг эрхийг хил соёл хавчин гадуурхах үзэл байж үүнийг олон улсад шүүмжлэлтэй ханддаг. Гэтэл Баян хуулийн казакуудын саяны асуудал бол хил соёл цөөнх гэдгээр хавчигдан гадуурхах багасгасан пункт биш, бүр хэлэн хавчигдах биш, харин ч дэлгэрч Монгол улсын хэлийг хэрэглэхгүй байж байх хэмжээнд хүртлээ ихсэж цөөнхийн энэ үгийг би казакууд хэрэглэж байгаа болохоор тэдэнд зориулж хэрэглэж байгаа юм. Хэл хавчигдах биш, харин ч бүр дэлбэрч ихэлсэн байдалтай байна. Газар нутаг амьдрах орчны хувьд үнэхээр оршуулга, тэдний зан үйл, соёл хавчигдан гадуурхагдах биш, бүр газар нутаг эзлэх хэмжээнд дэлгэрсэн байна. Шашны хувьд сүм дугнаа босгож дуртай үедээ мөрөглөө хийж байна. Харин би шашнаар чинь дамжин орж ирж байгаа үзэл суртал хэд исламжих үзлээс болгоомжилж байна. Казакууд шашин хавчигдаад хоригдоод байна уу? Монгол улсын хуулиар орон нутаг засаг захиргаа аймаг сумын дарга нар тухайн орон нутагт бие дааж ажил төрөл, газар уурхай, баялаг, Монголын ашигт малтмал алт мөнгө зэрэг шийдвэр гарах хуулийн эрх хэмтэлтэй. Тэд Монголын газар нутагт баялагын захиран зохицуулах эрх мэдэлтэй. Хятадтай харилцаа холбоо үүсгэж уул уурхайг ажилуулдаг. Тэгэхээр казакууд улс төрийн хэрэгт төр барих байгууллага буюу одоо улсын хурлд 5-5 гишүүнтэй аймаг сумын захиргаанд бүгд казак эрх мэдэлтэй хүмүүстэй. Ийм байхад казакууд Монгол улс төрд шахагдан хавчигдаж эрх мэдэлгүй уруу доороо цөөнх байна уу гэдгийг асуусан. За Монгол улсад казакууд Баян хуулийн аймаг буюу нийт 48 мянган хавтгай дөрвөлжин км нутаглаж байж Палестинчууд чиг Газын зурагт 40 км-т 2 сая иргэн шиг амьдарч байгаа юм. Монгол улсын газар нутагт уул усны 319 нэрийг өөрчилж казакчуулж байгаа нь хавчин гадуурхагдсан үйлдэлүү хэд даварсан үйлдэлүү.
Гэтэл бодит байдал дээр та нар хавчигдан гадуургагдсан цөөнх биш хэд даврагсад юм аа. Олон улсын хэллэгээр ийм хүмүүсийг хэд даврагсад гэж нэрлэдэг. Хэд даврагсад туйшилсан үзэлтнүүд гэдэг. Хэвшмэл сэтгэлгээ бол асуудлыг буруу онцлоход хүргэдэг. Харин казакууд та нар байгаа байдлаа буруу оншилж хэд даварсан үзлээ хавчигдан гадуургагдсан мэтээр сэвж хэрэлдэж байна. Харин үүндээ одоо байгаа бодит байдлаа байгаагаар нь дүгнээд үз. Саяны асуудлаас ажиглаж байхад нэг ч казак хүн өөрсдийгөө бид нэрээ хитрээд байгаа юм биш үү? Бидний байгаа байдал, үзэл бодол, сэтгэлгээ савнаасаа сагаад алстаа өөрсдийгөө аюултай байдал оруулах юм биш үү гэсэн өөрсдөд рүүгээ өнгөөсөн зүйл нэг ч харагдсангүй. За энэ бол одоо ковидод долгор сүрэн гэдэг хүний одоо постыг одоо нийтэлсэн баг. За би энэ линкийг бас доор нь оруулчихъя гэж одоо бодож байна.